За өнөөдөр бид програм хангамжийн хөгжүүлэлтийн ертөнцид ялангуяа JavaScript-ийн экосистемд саяхан гарсан нэгэн ноцтой асуудлын талаар ярилцах болно. Энэ бол таны өдөр тутам ашигладаг npm install командын цаана нуугдаж болох аюулын тухай юм а. Та юу суулгаснаа үнэхээр мэдэх үү? За та өдөр бүр npm install команд бичгтээ яг юу татаж авч байгаагаа бодож үзсэн үү? За саяхан npm-ийн экосистемд 7 хоногийн тэрбум гаруй даталттай пакетууд руу чиглэсэн 2 том халдлага болж хөгжүүлэгчдийн нууц зүг AWS-ийн түлхүүр GitHub-ны токенуудыг хулгайлахыг завдлаа. Хамгийн аимшигтай нь энэ халдлага яг л өчиг өөрөөгөө тарааж байсан. Энэ бол бидний ажилд ашигладаг нээлттэй ихийн ертөнцийн итгэлцэл хэр эмзэг болохыг харуулсан дохио юм а. За эхний халдлага нь бол харьцангуй энгийн боловч аюултай аргаар хийгдсэн. Үүнийг крипто хулгайлах халдлагатай үл зүрлэж болно. За халдагчид фишинг имэйл ашиглан нэгэн пакет хөгжүүлэгчийн npm-ийн дансны нэвтрэх эрхийг хулгайлсан. За ингээд тэд энэ эрхээ ашиглан тухайн пакетын хортой хувилбарыг npm дээр нийтэлж тэрхүү пакетыг ашиглаж бүтээгдсэн вебсайтын зочдын крипто валютын төрөвчийг хулгайлахыг завджээ. Азар энэ халдлага нь тийм ч амжилттай болоогүй бөгөөд ойролцоогоор $1000 орчим хулгайлж чадсан. Гэсэн хэдий ч энэ нь npm-ийн экосистем хэр эмзэг болохыг харуулсан анхны дохио байлаа. За гэвч эхний халдлагаас хэдхэн хоногийн дараа болсон хоёр дахь халдлага бол хамаагүй илүү аюултай, илүү нарийн зохион байгуулалттай байсан. За энэ удаад халдагчид удаан хугацаанд шинжлэхдэггүй нэгэн пакетын шинэ хортой хувилбарыг нийтэлсэн. Энэхүү халдлагын зорилго нь вебсайтын зочид биш, харин хөгжүүлэгчид өөрсдөө байлаа. За хортой код нь бол пакетыг суулгах эсвэл build хийх процессд татагдан ажиллаж тухайн компьютероос AWS-ийн түлхүүр GitHub-ийн токен, npm-ийн токен зэрэг бүх төрлийн нууц мэдээллийг хайж хулгайлдаг байсан. За хамгийн аимшигтай нь энэ код зүгээр нэг токенуудыг хулгайлаа зогсохгүй өөрөөгөө тараадаг байсан. За энэ өчиг дарахах процесс хэрхэн явагддаг байв? За та хэвийн харагдах A пакетыг суулгана. Гэвч A пакет нь дотроо веб пакетыг ашигладаг. Энэхүү веб пакет нь бол хортой пакет юм а. За үүний үр дүн таны компьютерт халдаж таны GitHub npm-ийн токенуудыг хулгайлдаг. Эцэст нь хулгайлсан токенаа ашиглан халдагчид таны өөрийн чинь бүтээсэн npm-д байршуулсан C пакет руу хортой кодоо тарах гэж үзнэ. Ингэж л халдвар дарахдаг. За тэгвэл та өөрөө халдлагад өрсөн хэсгээ хэрхэн мэдэх вэ? За нэгт package slog.json файлаа шалгаарай. Энэ файл нь таны төсөлд ашиглагдаж буй бүх пакетын яг ямар хувилбартайгаар байгааг харуулдаг. Эндээс та с сэжигтэй хортой хувилбар байгаа эсэхийг хянах боломжтой. За хоёрт GitHub-ийн аюулгүй байдлын лого шалгаарай. Энэхүү халдлага нь GitHub-ийн дансанд schedule хэмээх с сэжигтэй шинэ public repository үүсгэх, эсвэл таны хувийн репозиторийг public болгох зэрэг үйлдэлийг хийдэг байсан. GitHub-ийн security лого шалгаж с сэжигтэй үйлдэл байгаа эсэхийг нэгтлээрэй. Тэгвэл та ирээдүйд энэхүү халдлагаас хэрхэн сэргийлэх вэ? Энэ халдлага нь бидэнд хэд хэдэн чухал сургамж өглөө. За нэгт хэд олон пакет суулгахаас татгалзаа. Тоо сондгоо эсгийг шалгадаг пакет суулгах хэрэг үнэхээр байгаа мó? Мэдээж үгүй. За шинэ пакет нэмэхээс өмнө би үүнийг өөрөө хийж чадах уу гэж өөрөөсөө асуугаарай. Хоёрт хувилбаруудаа түгж package.log.json-д заасан яг тодорхой хувилбаруудаар түгжиж яг энэ хувилбарыг л манай систем ашиглана гэдгээ зааж түгжих хэрэгтэй. За шинэ хувилбар руу шилжихдээ сайтар судалсны дараа ухамсартайгаар шийдвэр гаргаж байх нь илүү аюулгүй юм а. За 3 дугаарт нэвтрэх эрхийн хүрээгээ хязгаарлаа. Таны AWS-ийн түлхүүр таны бүх үйлчлэгэнд администраторын эрхээр хандах албагүй. Хэрэв таны токен хулгайлагдсан ч халдагчийн хийж чадах хор хөнөөл нь тэр хэрээр багаснаа. За нээлттэйхийн хамгийн том давуу тал болох итгэлцэл нь мөн түүний хамгийн том сул тал болж хувирах аюултай гэдгийг энэхүү болсон халдлага бидэнд харууллаа. За эдгээр халдлагууд нь JavaScript-ийн экосистем хэр эмзэг бие биенээсээ хэд их хамааралтай байгааг харууллаа. Энэ нь бидний зүгээр нэг хэрэглэгч байхаа болж ашиглаж буй хэрэгсэл бүрдээ илүү хариуцлагатай, илүү сэжиглэнгүй хандахыг шаардж байна. За энэхүү бичлэгийг үзсэнд баярлалаа. Танай байгууллагад ийм эрсдэл бий юу? Энэ талаар та ямар арга хэмжээ авдаг вэ? Сэтгэл хэсэгт туршлагаасаа хуваалцаарай. Баярлалаа.